Сайн бацгаана уу хүмүүдээ. Өнөөдрийн бидний үзэх сэдэв бол удамшил, хувьсал ба шалгарал. За үүнийг үзэхийн өмнө бид үржил хийж ивэ гэдгээс сэрхэн санах хэрэгтэй. За үржил нь амьд биеийн үндсэн шинжүүдийн нэг бөгөөд амьд бие өөртөө ижил шинэ удам төрүүлэхийг үржил гэж нэрлэдэг. За үржлийн хоёр хэлбэр байдаг ба бэлгийн үржил, бэлгийн бус үржил. За бэлгийн үржил гэдэг нь тусгай бэлгээс буюу гамматын тусламжтайгаар явагддаг үржлийн хэлбэр. Жишээлбэл хүний үржилтээр харж үзэх юм бол аавын эр бэлгээс ээжийн үндгээстэй нийлж үр тогтсноор яг тэр үед таны ямар гентэй байх вэ гэдэг бүх зүйл тодорхойлогддог. Ямар хүйстэй байх, өндөр байх юм уу, нам байх юм уу, цайвар арьстай байх юм уу, бор арьстай байх юм уу гэх мэт. Энэ үед буюу үр тогтолт явагдах үед аавын ямар эр бэлгээс ээжийн ямар үндгээстэй нийлж байна вэ? Тэгээд дахиад ирсэн тухайн эр бэлгээс яг ямар генийг агуулж байна, тухайн эм бэлгээс ямар генийг агуулж байна, тэр хоёрын хоршил юуг үүсгэж байна гэдэг ийм олон янзын боломжуудыг гаргаж ирж байгаа учраас бэлгийн үржлээр үүссэн үр удмуудын шин чанар нь олон янз байдаг. Энэ нь цэцэг тургамал дээр ч гэсэндээ мөн адил харагддаг. Бэлгийн бус үржлийн хувьд тусгай бэлгээс буюу гамет ашиглахгүйгээр явагддаг. Ганцхан их бие шаардлагатай тухайн их организмаас өөртөө нь яг ижилхэн удамшлын материалаар яг ижилхэн шин чанартай олон үр удмууд төрдөг. Энд нь бактерийн хуваагдах үржил, хавтгайн хорхон хэсэгчлэгдэх үржил, гидрагийн дахиалах үржил, мөөгийн спороор үржих, дээрэс нь ургамлын вегетатив үржлүүд зэрэг ордог. Бэлгийн үржлийн төлөөлөгчд нь дээд хөгжилтэй ургамал, муу амтан, нэгстэн байдаг бол бэлгийн бус үржлээр төлөөлөгч бактери нэгстэн амтан ургамал, мөөг ордог ахны. Өнөөдрийн гол сэдвэрийг орцгоё. Удамшил. За удамшлыг тодорхойлохдоо та нар маань энэ хөдөлгөөн зургийг сайтар ажиглаарай. Удамшил гэдэг нь эцэг эхийн шинж тэмдэг үр удамд дамжих үзэгдлийг хэлдэг. Харин хувьсал гэдэг нь эцэг эхэд байгаагүй шинж тэмдэг үр удамд илрэх үзэгдлийг бид хувьсал гэж нэрлэгээ. За тэгэхээр нэг юм дээр эргэлж магадгүй. Тэрний юу гэвэл угаасаа л бүх генийг аав ээжээс л авсан, өөр хинээс ч аваагүй. Тэгэхэд яагаад аав ээжээсээ өөр байгаад байгаа юм? Яагаад яг ижилхэн байхгүй байгаа юм гэх мэтчлэнгээр. За удамшил хувьсал гэдэг нь яг л зоосны хоёр тал шиг зүйл бөгөөд мэдээж хүүхэд удамшлын материалын 50%-ийг нь ааваасаа, 50%-ийг нь ээжээсээ, 46 хромосомныхоо 23%-ийг нь ааваасаа, 23%-ыг нь ээжээсээ авсан. Гэхдээ шинж тэмдэг нь илрэх үгүй нь бас генээрээ тодорхойлогддог. Тийм болохоор удамшил, хувьсал гэдэг бол зөвхөн шинж тэмдгийн илэрлийг л ярьж байгаа юм байна. Мэдээж аав ээжээсээ удамшлын материал генэ авсан. Гэхдээ шинж чанар нь аав ээжигээ дуурайсан ч гэж болно, дуурайгаагүй ч гэж болно. Хэрвээ аавыгаа дуурайсан буржгар өстэй болол аавын шин чанар чамд удамшсан байна. А гэтэл аав ээж хоёр нь хоёулаа буржгар өсгүй, шулуун өстэй ирнэ. Чи буржгар өстэй байгаа бол чамд аав ээжийн генийн хоршлоор шинж тэмдэг үүссэн байна. Чи чамд хувьсал илэрсэн байна гэсэн үг. За тэгвэл генетикийн шинжлэх ухаан гэж юу вэ? Энэ нь биологийн салбар шинжлэх ухаан бөгөөд бидний саяны үзсэн удамшил хувьслын зүй тогтолцоог судалдаг. Энэгээр хэлэх юм бол амьд биеийн шинж чанар эцэг эхээс үр удамд хэрхэн яаж удамшдаг юм бэ гэдгийг судалдаг ахнэ. Генетикийн шинжлэх ухааныг Австрийн эрдэмтэн одоогоор Чехийн эрдэмтэн Григори Йохан Мендел эхлүүлсэн бөгөөд асар олон төрлийн судалгаа шинжилгээ хийсний үр дүнд генетикийн маш олон зүй тогтолцоод маш олон хуулиудыг нээсэн байдаг. Гэхдээ тухайн үед Григори Йохан Менделийн энэхүү нээлтүүдийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөөгүй. Түүний нэлээс арай 30-40 жилийн дараа буюу 1900-аад оны үед 3 эрдэмтэн бие биенээсээ тусгаар байдлаар түүний нээлтийг баталснаар одоо хүртэл эдгээр хуулиудыг баримталдаг ахнэ. За ингээд бүгдээрээ генетикийн шинжлэх ухааны төлөвлөгөө хэрэглэгддэг шинжлэх ухааны нэршлийн тодорхойлолтуудтай танилцъя. Ген нь ДНХ-ийн бүтцийн нэг хэсэг бөгөөд тухайн амьд биеийн шин чанарыг өөртөө кодолсон байдаг. Хүнээр ярих юм бол өндөр байх уу, нам байх уу, өтгөн өмсгтэй байх уу, шингэн өмсгтэй байх уу гэх мэт. Генотип гэдэг нь тухайн амьд биеийн генийн хэлбэрийг илэрхийлдэг бол фенотип гэдэг нь шин чанарыг нь илэрхийлдэг. Кариотип гэдэг нь бөөмийн бүрэлдэхүүн судалтай орс үг бөгөөд өөрөөр хоромсоомын бүрэлдэхүүн гэж хэлж болно. Хоромсоом бол бидний удамшлын материал, хоромсоом бөөмөн дотор байрладаг. Тэгэхээр тэр бөөмөн дотор хичнээн хоромсоом байна. Хоромсоомод нь ямар генийг агуулж байна гэх мэтчлэн мэдээллийг агуулдаг ахнэ. Генетикийн шинжлэх ухааны нэршлиг задлж үзвэл генезис буюу гарал үүсэл гэсэн утгатай үгнээс үүссэн, генератив буюу удамшлын гэсэн утгатай грек үг ахнэ. За ингээ бүгдээрээ гол судлагдсан руугаа орцгоё. За хувьслыг хоёр хэсэгт хувааж үздэг бөгөөд удамшдаг хувьсал, удамшдаггүй хувьсал гэж хоёр байдаг ахнэ.
За удамшдаг хөвслөөр багш нь жишээ болгон альпинизм буюу өнгөний пигментгүй болох өвчнийг харуулж байна. Яагаад удамшиж байна вэ гэвэл бидний удамшлын материалд өөрчлөлт гарсан. Тухайн хүний ген өөрчлөгдсөн гэсэн үг. Тийм учраас генд өөрчлөлт орсон буюу удамшлын материалд өөрчлөлт орсон учраас тэр нь үр удамд дамждаг байх нэ. Тийм учраас удамшдаг хөвсөл буюу мутац гэж нэрлэжээ. За харин удамшдаггүй хөвслийн хувьд тухайн амьд биеийн генэд ямар ч өөрчлөлт ороогүй зөвхөн шин чанарт гарсан өөрчлөлийг удамшдаггүй хөвсөл буюу модификац хөвсөл гэдэг яхны. Жишээлхэд хүн борлдог. Одоо цагаан царайтай хүн 100 борлоод борлсон үедээ жирэмсэн болоод хүүхдээ боллоо гэж бодоход өөртөө л адилхан цагаан хүүхэд төрнө. Удамшлын материалаа өөрчлөлт гараагүй учраас өөр удамд нь энэ шинж дамжихгүй байх нэ. Мянган удаа маск тавиад та царсан ч гэсэндээ таны хэрвээ ген бор байгаа бол таны хүүхэд бор гэсэн генийг л өөртөө авах нэ. За ийм учраас шин чанарын хувьслыг нь өөрчлөлтийг нь удамшдаггүй хувьсэл гэж үздэг. А удамшдаггүй хувьсэл гэхдээ амьд организм бүрт өөр байдаг. Жишээлхэд за 10 хүнийг маш гоё орд харшинд 30 хоног ингээд бүх зүйлийг бэлэн байлгаад тархалуулах зорилготойгоор ингээд амраалаа гэж бодоход тэр хүмүүсийн жин нэмэх нь өөр байна. Зарим нь 10 ил, зарим нь 5 ил, зарим нь огч нэмэхгүй ч гэдэг юм уу. Тэгэхээр модификац хувьсэл буюу удамшдаггүй хувьслийн илэрлийг бид нар математикийн тооцоолол буюу дундаж утгааг нь олж тогтоодгоо. За тэгвэл хамгийн сүүлийн үзэх сэдэв бол шалгарал. Шалгарал нь мөн хоёр хэв шинж байх бөгөөд үүнд нь байгалийн шалгарал, зориудын шалгарал гэж байдаг. Байгалийн шалгарлыг заахдаг багш нь манай Төв Азийн сүрлэг өндөр уулын хаан болох Цоогоор Ирвсийг онцллоо. Цоогоор Ирвсийг манай улс 1972 онд агнахыг нь хоригдлон дархан цацд амьтан болгосон байдаг л 2000 онд Монгол орны амьтны аймгийн хуулиар нэн ховор амьтдын жагсаалтанд оруулсан байдаг. Цоогоор Ирвсийн биеийн шинжүүдээс дурдвал биеийн урт нь 112-оос 120 см, сүүл нь бараг биеийн урттайгаа тэнцүү, тавхаа урт нь 9-оос 11 см, өрөв нь 7-оос 9, нүд нь нүүрний дээд хэсэгт байрладаг, дулаан ноолуур үстэй, хөвлийн ус нь 12 см хүртэл хүрдэг, хамрын сувг нь маш өргөн байдаг. За тэгвэл яагаад энэ Цоогоор Ирвс гэдэг амьтан ийм шинжүүдийг олсон бэ гэдэг нь байгалийн шалгарлын үр дүн. Тэр хүйтэн нөхцөл, тэр өндөрлөгт тухайн амьтан хэрхэн сайн дасан зохиолдсон байна, тэгжиж мэд үлдэнэ гэсэн үг. Байгалийн шалгарлын дүрэн бол хүрээлэн борчин буюу амьдрах орчиндөө хийн сайн дасан зохиолт мэд үлдэж, дасан зохиолдож чадаагүй нөхөж өргөддөг. Тэгвэл яагаад сүүл нь ийм урт байна вэ гэвэл Ирвс бол ан аваа хийхийн тулд асар хол өсөрдөг. Энэ үед нь сүүл нь залууралж өгдөг. Мөн дахиад дээрээс нь цасан шуурга хүүтрэх үеүүдэд сүүлээрээ нүрээ хааж өгдөг байна. Дахиад дээрээс нь яагаад тэр зузаан ноолуур үстэй байгаа нь бол мөн л амьдрах орчинтой холбоотой. Нүд нь яагаад нүүрний дээд хэсэгт байрлаж байгаа вэ гэхээр ан аваа ажиглах үедээ юмны араар ингээд нуугтаад зөвхөн нүд нь нийлэх гарч байх тийм зохиолдлогоо. Тавхаа нь яагаад ийм урт өргөн байгаа вэ гэвэл цасан шигдэхгүй байх гэх мэтчлэн байдлаар. Байгалийн шалгарлын хувьд бол шалгаруулагч нь бол байгаль. За энгийнээр хэлэх юм бол Цоогоор Ирвсийн бүлгүүдээс тавхаа нь одоо нарийнхан жижигхэн байсан цасан шигдээд тэгээд амьд үлдэж чадахгүйгээр өргөцээд харин өргөн тавхаа дагууд нь амьд үлдсэн. Хамрын сувг нь өргөн бас амьд үлдсэн гэсэн. За энэ мэтчлэн байдлаар тухайн амьд биеийг энэ шин чанарыг амьдруулж байгаа учраас байгалийн шалгарлын дүнд үүссэн шин чанар тэр амьд биед нь ашигтай байдаг. За үүний дараа бол зориудын шалгарал. За энэ удаад багш нь зориудын шалгарлын дүнд үүссэн мандал сорт болон эрчмийн харьяамааны үйлдвэрийг онцлоо. За мандал сорт нь ганц төсвөрт 3 сард сэргэн ургадаг, услага огт шаарддаггүй уургаар баялаг. Харин эрчмийн харьяамаа нь мах болон ноолуурын гарц ихтэй байдаг ахнэ. За зориудын шалгарлал нь хүн төрөлхтний ашиг сонирхол хэрэгцээний дагуу бий болсон гэж ойлгож болно. Зориудын шалгарлал хүний хяналтанд явж байгаа учраас шалгаруулагч нь бол хүн үүсэж байгаа шин чанар нь ч гэсэн хүнд ашигтай байдаг гэсэн. Жишээлхэд гахай бол тарган, бүдүүн байх юм бол биднэрт илүү их махны гарц цайтай бид хүнд илүү ашиг. Гэтэл байгаль дээр тэр гахай орхичих юм бол махчин амтнаас зүгтааж чадахгүй амьд үлдэх чадвар нь муу. Зориудын шалгарлын дүнд үүсэж байгаа шин чанарууд ихэвчлэн хүнд ашигтай тухайн амьд организм ашиггүй байдаг. Зориудын шалгарлын дүнд үүссэн амьтдыг үйлдвэр, ургамлыг жил биднийг омог гэж нэрлэгээ. Селекцийн аргаар буюу сонгон шалгаруулах замаар ганц сүртэй ургамлыг ганц сүртэй ургамлтай эрэлзүүлээ зөвхөн тэр удмыг цааш нь ингэж хөгжүүлэх байдлаар тэр генийг бат суулгах буюу ийм селекцийн аргаар буюу сонгон шалгаруулалтын аргаар эрдэмтэд нэг үйлдвэр сортыг нэхэд амьдралынхаа 15-аас 20 жил магадгүй түүнээс ч олон жилийг зарцуулдаг. Тийм болохоор малчид маань мөн дээрээс дахиад тариаланчд маань энэ сорт үйлдвэрийг нандинан хадгалах хэрэгтэй. Жишээлхэд хаа хамаагүй малаар хуц ухан тавихгүй байх, буух тавихгүй байх, тухайн үйлдвэрийн шин чанарыг алдагдуулахгүй байх дээр анхаарах хэрэгтэй байдаг. За үүгээр багшийн хичээл дуслаа.
Энэ хичээлийн төгсгөл биднийг энэ орчлонд авчирсан аав ээжтэй баярлалаа хайртай шүү гэж хэлээрэй. Хичээлийг мань дуустал нь үзсэнд маш их баярлалаа.